Ухааны яам хамтран хан уул дүүрэгт амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын танхим байгуулаж өнөөдөр үүдэнэлээ. Ингэснээр иргэд эрүүл, илүү идэвхтэй аюул эрсдэлгүй амьдрах боломжоор хангагдаж байгаа юм. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан боловсрол соёл шинжилх ухааны яам хамтран амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын 20 танхимыг албан ёсоор нээж тоног төхөөрөмжийг нь гардуулж өглөө. Эдгээр 20 танхимыг 11 аймаг болон нийслэл хотын ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төв ихтэй сургуулийг түшиглэн байгуулж байгаа юм. Амьдрах ухааны боловсрол нь залуу хүмүүсийн ажил амьдралд нэн чухал чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэгддэг. Амьдрах ухааны чадрууд нь хүүхний нийгэм сэтгэл зүйн чадварууд, ялангуяа бусадтай зөв харьцах, сэтгэл хөдлөлөө хянах, амьдрахад чиглэсэн зөв шийдвэр сонголт хийхтэй холбоотой чадварууд багтдаг юм. Life skills because this is to complement the current. Өнөөдөр бол Монголын хүүхд залуучууд албан боловсролын тогтолцооны хүрээнд тодорхой мэдээж ажил мэргэжилт хэрэгтэй тэр чадварыг бүгдийг эзэмшиж чадж байгаа. Гэтэ үүнд нь бас нэмээд хүн бүртэл амьдрах ухааны чадварууд хэрэгтэй байдаг тийм амьдралдаа зөв шийдвэр гаргах, амьдралаа зөв төлөвлөх, бусдыг ойлгож мэдрэх, сэтгэл хөдлөлөө хянах гэдэг ингээм янз бүрийн нэмэлт амьдрах ухааны чадварууд хэрэгтэй учраас эдгээрийг бид нар бас нэмэлтээр олох шаардлагатай маа гэдгийг хамтран тохиролцоод амьдрах ухааны боловсрол, амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролыг дэмжих юм танхимуудыг байгуулах хэрэгтэй гэж үзсэн юм аа. Мэргэжилтэй ажил хийдэг тэр залуучуудад зориулсан сургалтын орчин бол шаардлагатай байсан. Тэгээ тэр залуучуудад бид нар бол илүү амьдралд нь тус болох, өөрөөр хэлбэл зөв амьдрах, сайхан амьдрах, ирээдүгөө зөв төлөвлөх тэр мэдлэг чадварыг ердийн боловсролын системд бол удирдлагын менежментийн сургууль ч юм уу, бизнесийн удирдлагын сургуульд очиж сурдаг байгаа тэр зүйлсийг амьдрал дээр гэрийнхэн иргэн тойронд, дүүрэг дээр нь, аймаг дээр нь тэр сургалтуудыг бол явуулах ийм зорилгоор эхлүүлж байгаа. За эдгээр багц чадварууд өөртөө итгэх, бусдыг ойлгож мэдрэх, төлөвлөлт хийх, стрессийг зохицуулах, хүчирхийлэл хорцовшил, бэлгийн замаар дамжих халдвараа сэргийлэх зэрэг ордог юм. Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын танхимудаар өсвөр үеийнхэн залуучуудад эерэг аюулгүй таатай орчин бүрдүүлж, амьдрах ухааны чадвар сурч боловсрох олон сонирхолтой боломжуудаар чөлөөдөө хангахаар хамтрагч талууд төлөвлөж байгаа юм байна. Швейцарын хөгжлийн агентлаг, Люксембургийн засгийн газар, нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын засгийн газар, нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан хамтран хэрэгжүүлж байгаа залуучуудын хөгжил 2013-аас 17 оны төслийн хүрээнд эдгээр танхимуудыг байгуулж байгаа юм. Анхаарлаа хандуулан бидэнтэй хамт байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Үзэгч та бүхэн одоо Focus Press болон хүлээн авна уу?